За эргээд тавтаа морил залуусаа. Өнөөдөр бүгдээрээ season 4 дуусах болно. Би хичээл ажил гээд нэлээд завгүйгүйгээд байлаа. Тэгээд аман дээр бүр 3 хомхон хадлаадсан бурлааж шít. Дархлаа унж манц. За юу ч гэсэн бичлэгийн төгсгөлд нэг surprise бэлдсэн байгаа. Бүгдээрээ season 4 дуустал нь үзээд surprise аваарай. Бас лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ching Universe. За өмнөх ангийн төгсгөлд Поли Лукад Томиг барьж өгсөн. Тэгэд Томиг машиндаа суугаад явангууд нь ардаас нь Чангрета дагаад явдаг. Лука юу ч болсон хамгийн эцсийн сумыг би гарах болно шүү. Ойлгов. За тэгэд Томи маань ардаасаа дагуултаа явж байгаа гэдгээ бараг мэдээгүй юм шиг явж байгаад нэгэн хорооллын дунд ирээд буугаад явчихдаг. Ямар ажиллаар ирснийг нь бол мэдэхгүй. Лука хүмүүстэйгээ машинаасаа бууж ирээд машиныг нь шалгаад байхгүй болохоор нь харж байтал эндээс Томи бүрэн автомат буу гаргаж ирээд шүршиж орхино. Лука тэр Полин авч биднийг тархичихлаа. Яг үнэндээ эднэр Томиг хөөсөн биш. Томи өөрийнхөө хавханд түүнийг оруулсан байдаг. Тэгэхээр Поли ихч анханасаа уурваагүй. Томитой нийлж Чангретаг батирсан байх нь. За тэгээд кино маань үргэлжлэн Томи нэг нэгээр нь унахсаар нийтдээ 3 Италиг алчихсан байдаг. Харин хамгийн сүүлд Чангрета буун сумгүй болсны дараа Томиг дуудаад "Томи, хулчгар навшаа. Айгаг бол гараад ир" гэд дотроо залбирна. "Гигийн эцэг минь, энэ өш хонзон таних байг. Намайг харж хамгаалаарай" гэд өжөөтөл цагдаа нар гарч ирээд зогсооно. Мос Томи дээр ирэн "Томи, одоо хангалттай. Жижигмөр гигийн цагаан өдрөөр гудамжинд буудалцдаг болоо юу?" 3 хүүгсэн. Тэднийг цэвэрлжээрэй. "Үгүй. Энэ хотод дүрм журм байгаа. Эзэнээс үсэ. Одооноос." За ингэж салах өгөөд манайхан буудалцсан болсныг сонсоод бүгд цуглаж байдаг. Бүгд цугласны дараа Томи "Та идэд одоо хэлж байна л да. Гэхдээ анхнаасаа энэ Поли бид хоёрын төлөвлөгөө байсан. Гэтэл Пол хар гар захиаг авсны дараа надад нэгэн захиа бас хамт ирсэн. Томиг өгөөд хүүгээ авар гэд. Тэрийг нь бид хоёр зөрүүлж ашигласан юм. Томи, тэрийг нь далимдуулаад би өнөөдөр 3 Италирыг цааш нь харууллаа. Тэгвэл чи удахгүй салганаад эхлэндэ. Вискио." За тэгэд үзэгдэл солигдох өгөөд Томигийн өрөөнд Лизе орж ирдэг. Лизе орж ирснээр Томид "Томи, би жирэмсэн болчих. Мэдээж аав нь чи." Тэгсэн Томи жоохон бодож байснаа. "Юу гэж Лизе? Надад танд нэг бүсгүй. Очоод авахулчих. Чи ч олон эмэгтэй тань л да. Гэхдээ би энэ хүүхдийг төрүүлнэ Томи. Тэгэхээр чиний оронд хэн ажиллах болж байна? Би төрөх тогтлоо ажиллаж болно шүү дээ." "Үгүй. Чи миний хүүхдийг тээчээд энд ажиллая гэдээ явна гэж байхгүй." За тэгэд үзэгдэл шилжих бөгөөд бүгдээрээ Поли, Майкл хоёр руу шилжих болно. Поли Майклыг Абрама Голдын хүмүүстэй нийлээд нууж байгаа. Учир нь одоо бол Чангрета манайхнаас нэгийг нь ч үлдээг устгах хүсэлтэй байгаа. Тэр хоорондоо энд Абрама Голд бол манай Поли хоёр жаах романтик болцоо хийдэг. Абрама хэрээс туулаа бариад тэр туулгаа энэ хоёр манд сайхан шарж идэх гээд дайны хажуугаар хөдөө сайхан болцоод яваадахдаг. Болцоо гэснээр сайхан хөдөө гарч амрах юмсан тий. Модны сэвшээс сэлхэн дор байгалийнхаа чимээг сонсоод хэвтэх ч сайхан шүү. За киногоор үргэлжлүүлцгээе. Манайхантай зэрэгцээд мэдээж Лука Чангрета юу гэж зүгээр суух вэ? Тэрээр Альфи Соломонтой уулзаж байдаг. Альфи шууд түүнд хандан "Би өөрн чиний хүсэж байгаа юмыг нэг ч үг хэлүүлэхгүйгээр ойлгочлаа. Чи Томиг алах гэдэг юм байна шүү дээ. Гэтэ жаахан азгүй л байна. Өөхөг байгаас дээ. Удахгүй өөхнэ. За тэгэхээр юм байна. Томи бол миний сайн найз. Тэгэхэр чи ерөөсөө тэр хаалгаар эргэж хараад явчих. Харин явхаас өмнө энийг аваад яв. Энэ бэлэг заяа." Гэтэл Чангрета "Би чамайг юу хүсэж байгааг чи хэлэхээс ч өмнө мэдчихлээ. Гэснээ Италиар энэ навш өөрийнхөө бараг надаар заруулах гэдэг байна. За чи ч гэсэн мэдсэн юм ч одоо ажилд орох уу та. Надад наадахнаас ч 200 торох байна.
Чи бүгдийг нь өөрийнхөө хүмүүсээр Нью-Йорк руу импортлол. Хүмүүс одоо жин илүү уудаг болцсон шүү дээ. Нэрээ хаалгаараа гараад чигээрээ яваад ахаар вагоны буудлаа дээ шүү. Тинчэнэс буцаа явж болно. За тэгвэл 200 тохирох уу? Гэтэл бас тий. Томиг ална гэдэг чинь өөрөө 500 паунд болчихж байгаа. Бас би дээр нь 100-г нэммээр байна. Яагаад гэвэл надад чи таалагдахгүй байна. Бас дээр нь дахиж 100-г нэмье. Дагуулж ирсэн үн чинь таалагдахгүй байна. Бас дахиад 100-г нэмчих. Яагаад гэж битээ асуу. Учир нь Томиг алчихвал түүний ах Артур над дээр ирж л даараа. Артур бол амьд араатан. За, энд бүх тохиролцоог биччихсэн байгаа. За тэгвэл тохирох уу? Ой, болоогүй. Бас дээрээс нь 500 нэмье. Яагаад гэвэл Томи миний хамгийн сайн найз. За тэгвэл ингээ. Чиний хүн Томигийн хүнтэй Birmingham боксдох болно. Тэнд Shelby гэр бүл бүгдээрээ цугларх болно. Тийшээ чи миний хүмүүсийг өөрийнхөнтэйгөө нууж оруул. За. Ер нь ойлгомжтой. Томигийн хэлсэн үнэн байж. Гэсний еврей хэлээр энэ новшнууд бид нарыг бүгдийг нь алах гээд байна да. За тэгэд үйл явдал солигдох өгөөд бүгдээрээ нөгөө боксын тэмцээн дээр ирэх болно. Johnny Dogs Артур хоёр орж ирж байгаа бүх ирчүүдийг нэгжээд хин нэгнийг гэмтэж болох юмнуудыг авч байдаг. Тэгэд хүмүүс дотгошоо орох өгөөд тайзан дээр Johnny Dogs гарснаа. За ирчүүдээ өнөөрөө галзуун тулаан болох болно. Бүгдээрээ мөрийгөө тавьцгаагаарай. Гэх хооронд Артур, Томи, Фин гурав Абрамагийн хүүдээр явж ирэх болно. Артур: "За илүү залуу минь. Дотор байгаа араатнаас сулал." Минийх аль хэдийнээс суларсан. "Сайн байна. Энийг ч арай би ууч." "Миний хөө. Хэрвээ чи Голаитыг 4-р үедэр нокаут хийвэл Томи чамд 20% өгнө гэсэн шүү. За амжилт." За. Тэгэд бүгд суудлал дээрээ сууцгаадаг. Тулаан эхлэх төхөөд бүгд суудлал дээрээ сууж байтал Альфи Соломон Томи дээр хүрэлцэн ирдэг. "Томи, чи бас над шиг дүрмтэй тулаа үзэж чаддаг юм уу? Үзэхэд үнэхээр лайтай байдэн шүү. Чамд зүгээр яах вэ? Найзын хувьд нэг зүйл хэлэх гээд. Би одоо ерөнхийдөө юу болохыг мэднэ. Чи зүгээрээ Томи. Том нь жижигээ дийлдэг юм. Энэ рингэн дээр ч ижилхэн. Тэм болохоор надад бол үзэх шаардлага байхгүй. Том нь жижигээ дийлэх учраас." гэд яваад өгнө. Харин энэ хооронд Шелбигийн эмэгтэйчүүд 0-д цугларан бодог шунхаан янзлаад ганц 2 жин уугаад сууж байдаг. Энэ хооронд Томи Артур хоёр суудлаа эзэлнэ. Артур сууж байснаа. "Тэр Голаитын ард нь байгаа залууг харж гинөө Томи. Тэр лав бокс мэдхгүй. Харваас бүр тийм царай таваастай. За яах вэ, бокс үзье." За тэгээд тулаа эхлэх өгөөд манай цэгэн залуу ихний үе дээр ч өстө сайхан нүдүүлэндээ аав нэрэл зүгээрээ гэл дараагийн үе эхэлнэ. Харин тэр хооронд Артур нөгөө нөхрийг байн ажиглаастай. "Хөөе Томи, тэр залуудын бокс бүр ямар ч хамаагүй юм байна. Тэд нар бүр үнэхээр с ิจ гтэй байна." "Артур, саяны уусан юмнээс ч болоо чи юм болчиход байгаа юм аа. Альфигийн хүмүүсийг бүгдийг нь шалдалж байгаа шалгасан. Ямар ч асуудалгүй. Тэгтэл с ิจ гтэй байна да." Харин бокс эд дундаа өрнөж байх өгөөд манай цэгэн хүү дахиад л зодуулж байгаа харагдана. "Тэр муу нав шаачихгүй. Артур, буцаа суул да. Хөөе Артур, намайг ажлын маань хийлгээ Томи." Артур Томи хоёрыг байхгүй байгааг анзаараад Поли бууга аваад босоод явдаг. Гэтэл Томи гарч ирээд, "Томи юу болоод байгаа юм бэ?" Артур хүчглээ. Тэгээд Томи Финээр хамтарч ирсэн хүнийг нь бариулсан байх өгөөд нүдийг нь ав Фин. Артурын төлөө нүдийг нух. Тэгээд Томи рингэн дээр гарч ирэн тэнгэр рүү хэд буудснаа. "Хэн ч эндээс гарахгүй шүү навшнуудаа. Бүх хаалгануудаа хаа. Миний ах өгчихлээ." Хараал хэд. Аливаа Томи бууга болох. За тэгэд маргааш нь болох өгөөд бид бүгд Артурыг сүүлчийнхэн зам руу нүдэж явуулдаг. Энэ хооронд манайхан сайхан лайк, subscribe дараад үзье. За тэгээд Артурыг гаргаж өгсөний дараа гэр бүлэрээ жижигхэн хурал хийх гээд бүгд цуглана.
Энд цомхон урлуулах өгөөд Пол Эйда 3 дээр Майкл нэмэгдэж ирж буй дүрс гарна. За анзаараад харвал зөвхөн гэр бүлийн Шелби нэртэй хүмүүс цугласан байгаа харж байгаа. Киноны маань энд хэлж байгаа санаа бол маш гоё. Яагаад вэ гэхлээр Томи өөрийнхөө ах トゥ хоёрыг алдснаас гадна одоо түүнтэй цусан холбоотой хүүгээс нь өөр гэр бүл гих хүмүүс энэ дөрөв маань л үлдсэн. Пол Майклд хоёулаа Австрали явах байсан. Томид өөр төлөвлөгөө байгаа. Юмс өөрчлөгдсөн. Чи ганцаараа Нью-Йорк явах болно. Яагаад гэхлээр чи намайг буудуулахыг мэдсэрэж надад хэлээг. Чи хэлэхгүй байхыг сонгосон. Би ээжигээ сонгосон. За ингээд Томи Майклд итгэх ойлон Майклыг Нью-Йорк руу бизнесээр зөвлөж байгаа. Бас нэг бодлын аюулгүйтэй тэнд. Энэ уулзалтын дараа бүгдээрээ албан ёсоор Артурыг гаргаж өгөх гэж зогсож байтал Лука Чангретагийн ээж нөгөө Артур Джон хоёрын багш гээдсэн бүсгүй цагаан дуг барин гарч ирээд уулзалтах болно. Уулзалтснаа чи миний нөхөр хүү хоёрыг алсан. Харин бид чиний ах トゥ хоёрыг чинь аллаа. Дахиж хүн алмааргүй. Тийм ээ, Вендета дуслаа. Гүй ээ, Вендетад ялалт байгууллаа. Чи өөрийн нэр дээр байгаа бүх бизнесээ бидэнд гэрээгээр өг. Үгүй бол миний хүү та нараас үлдсэн бүгдийг чинь нэг нэгээр нь алах болно. Дахиж хүн өгөхгүй. Вендета яллаа. Эндээс гараад Томи Пол хоёр уулзсан сууж байтал Лизи орж ирдэг. Чи тогшож мэддэггүй юм. Өчигдөр орой яагаад над дээр ирээгүй? Завгүй байсан. Юу хийгээ завгүй ах вэ? Маргааштай бэлдээд. Маргааш юу болох юм? Гэтэл Поли маргааш Лука Чангрета бидэн дээр ирнэ. Лука Альфи Соломон болон Сабинигийнхнийг бүгднийг тэр чигээр нь эзэлж гэж. Бүгдийг нь авсан. Одоо манайхыг авахар ирж байгаа. Тэгээ чи Шелби компани өгөх юм уу Томи? Тэгнэ. Түнд өгөх болно. За тэгэд маргааш болоод Томи нөгөө Жин үйлдвэрлэсэн газараа тэдэнтэй уулздаг. Лука хүмүүстэйгээ орж ирснэ. Гэхдээ эднэрийг хараач. Хараал идсэн эрт сарвч бүлэглэлээс үлдсэн хідэн л эднэр. Тэгснэ баахан цаас гаргаж ирснэ. Энэ миний өмгөөлөгчийн хийсэн гэрээнүүд. Чиний эзэмшдэг бүх газрыг миний нэрлүү шилжүүлэх бичигнүүд. Бар, ресторан, агуулгууд. Энэ олон жил чиний цуглуулсан бүх эд хөрөнгө одоо минийх. Харин чи бүгдэнд нь яг одоо нэг нэгээр нь гарын үсэг зурах болно. Тэгэд манай гэр бүл шилжинэ. Эсвэл яг одоо чи энд үхэх болно. Би та нарыг бүгдийг нь алдчих болохоор л байлаа. Гэхдээ манай ээж хэлэхдээ чамд байгаа бүхнийг аваад чамайг зүгээр амьдруулах нь хамгийн зөвөө гэж хэлсэн. Гиснэ Томигийн бууг аваад босод хүмүүсээрээ манай эдийг нэгжүүлнэ. Тэгэд Поли дээр ирснэ. Харин энэ авгаад хизээж итгэж болохгүй. Тэгэд нэгжиж гарна. Нэгжиж дуусны дараа Чангрета чи эднэр дээр өвдөг дээр сүгдэж байгаад гарын үсгээ зур. Шалан дээр өвдөглөөд гарын үсгээ зур. Гэтэл Томи амнын өвдгөлснөө. Манай найз нэг удаа надад хэлэхдээ Том нь жижигээ дийлнэ. Тэгэд надад чамаас том хүнийг олох хэрэг гарсан юм. Хэрвээ чи мэдж байвал Бруклинд 2 гэр бүл чиний Нью-Йорк руу оруулж ирдэг импортыг чинь болох хүсэлтэй байдаг. Поли хажуунаас нь хэрвээ тэд нар Нью-Йоркд чиний өдөөс хөдөлгөл 2 гэр бүлийн хооронд дайн дэгдэх болно. Харин чи энд Лондонд зүгээр л нэг над шиг хүнтэй Вендета хийж байгаад өгчихвөл тэд нар чиний бизнесийг дайн хийлгүүгээр авчихна. Бид нэр бас Чикагод байдаг бизнесментэй холбогдсон. Тэр бас Нью-Йорк руу бизнес хийхээр хүсэлтэй байгаа. Тэрний нэрийг Альфонс Капон гэдэг. Ал Капон пиццам. Гэтэл Лука чи тэр тарган новштой хамтарч байсан эргүү. Дээрээс нь таны Нью-Йоркоос авчирсан цусаа холбоотой хүмүүс чинь бүгд өгсөн. Чангрета. Харин таны хойно зогсож байгаа хүмүүс зүгээр л их мөнгө өгснөхийн төлөө ажилдаг. Харин одоо тэдэнд өөр захиалга ирсэн. Энэ үний юм уу? Үний юм уу? Матео. Үний юм уу? Артур гэмтсэн байна, Пол. Гэхдээ зүгээр байна. Бид нар зүгээр түүнийг өгсөн гэж хүмүүст итгүүлэх хэрэгтэй байна. Хэдүүлээ хуурамч өхлийг нь дайламдуулаад энэ данд ялах болно. We can use his death to win this war. Өөрийнхөө Нью-Йоркт байдаг хүмүүст хэлээрэй. Майкл Грей Нью-Йоркт очиж гэрээ зурхаар явсан. 1 сард 300 торох хуурайжин. Одоогоор өөрийнхөө босс өнөөдөр харсан юм хэлээрэй. Peaky Blinders-тэй битгий орооцолдож байна овшнуудаа. Тэгэд манайхан бүгдээрээ Томиг нь цугласан байх өгөөд дайндаа ялсан болохоор бүгд аз жаргалтай сууцгааж байдаг. Томи сүүл бид нар энд уулзалтад бид нар жаахан муухай төгсгөл хийсэн. Харин энэ удаа биднэрт тийм юм тохиолдохгүй. Би нэг үг хэлье. Гэтэл Артур. Ой. Одоо би нэг үг хэлье. Сэтгэлээсээ. Энэ удаа дуусах чинь заа юу Томи. Та нарын хувьд Артур Шелби өгсөн. Томи надад шинэ санал тавьсан. Шинээр гэрчилгээ аваад өөр газар тайван амьдрах.
Тэгэд би хэлсэн. Артур Шелби хаашаач явахгүй гэд. Одоо хинч бид нарыг алахгүй. Тийм болохоор Томи хэдүүлээ нэг сайхан амралт авбал яасан бэ? Чи нэг амрах цаг нь болсон баха. Тэгэд дүрс шилж хүүгөөд далайн иргэн дүрс харагдахва Альфи Соломон дээр Томи ирсэн байдаг. Чамайг олох амархан байлаа Альфи. Зүгээрээ би энд дуусгахыг хүссэн. Би чамд хэлжсэн да. Би чамайг нэг өдөр алнаа гэд. Чам зэвсэг байгаа юу? Байхгүй. Надад байгаа нь энэ нохоо олон хорт авдрал байна Томи. Чи энэ нохоог харж хандах уу? Хандахгүй. За юу ч гэсэн нэрийг нь Сесил гэдэг шүү. Айгүй стресстэй, депрессдсэн байгаа. Шинэ изаа олоод өгчихгүй дөө. Тэгэд 3 сарын дараах руу явах өгөөд Томас Шелби маань хэсэг хугацаанд амраад ирдэг. Ирээд өрөөндөө сууж байхад нь Поли орж ирсэн. За сайн уу Томи? Чи наад хэд дээр гарын үсгээ зураатгаж. За амарч сайхан толгоогоо зэгцлүүч. Тэглээ Пол. Надад нэг санаа байна. Өө навш гэж. За тэгэд Томи нөгөө Джесси Иден буюу бослог гаргах гээд байгаа эмэгтэйтэйгээ уулздаг. Тэрнтэй уулзснаа бослогыг удирдах байгаа хүний нэр утас гэрийн хаягийг нь авах болно. Харин энд Томи дахин нэг хүнтэй уулзах өгөөд та хэд маань санаж байвал Шелби гэр бүлийн амийг аварсан нөгөө том хүнтэй чинь уулзж байдаг. Надад энэ бослогыг зохион байгуулж байгаа хүнийх нь нэр утас гэрийн хаяг байна. За би энэ бослогыг удирдан зохион байгуулад бүр доороос нь авахуулаад бодлогыг нь өөрчилж синхруулж чадна. За ойлгомжтой. Тэгэд чиний тавих болцол чи юу юм бэ? Хаанаас үл үзэгдэх нөмрөө хүсэх нөө? Миний болцолд наад цаасан дээр чинь байгаа. Оо за алаа тайсан. Нэр яриад байгаа юм уу чи? Рональд Кар 3412 санал. Бернард Халл 4015 санал. Майкл Росс 6406 санал. Томас Шелби 48564 санал. Томас Шелбиг шинэ парламентын гишүүн болсныг зарлаж байна. За ингээд Томи Шелби маань шинэ парламентын гишүүн болсон. Дээрээс нь өөрийнхөө бизнесийг улам томруулсан гэх мэт ололтоор дүүрэн сийзэн байлаа. Бүгдээрээ Жоныг алдснаас тооцвол. За ингээд та нарт хандан Томи маань нэг үг хэлье. Чингүний версээр дараа нь гарах кино бол